байгууллагатаас ирүүлсэн танд ашигтай мэдээллийг хүргэе. Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага өндөрт хадгалж явдаг Номин Холдинг компани амралтын өнөөдөр олон арван ахмадыг эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулсан юм а. Ахмад буурлууд маань нас ахих тусам эрүүл мэндийн байдал нь дороотож бие бэлтгэн сулрах, яс сэргжих, цуур өвчнөн сэтрэх, хөдөлгөөний дутагдалд орох гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж ямар нэгэн эмгэг бэрхшээлтэй болдог. Иймээс тэдэнд байнгын анхаарал халамж, тусламж дэмжлэг шаардлагадаг. Номин Холдинг компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жилбэр эрүүл мэндийн яамны харьяа геронтологийн үндэсний төвтэй хамтран ахмадтай ажлын эмнэлгийн анхан шатны үзлэг явуулдаг. За энэ жил уг арга хэмжээ эрүүл мэнд эрхэм баян нэрийн дор 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хаан улдүргийн 2 дугаар хороонд байрлах Номин United эвтэлгүүрийн 2 дугаар давхарт боллоо. Энд дэрсэн ахмадууд эмнэлгийн анхан шатны бүх үзлэгт хамрагдсан тухайлбал уламжлалт буюу судас барих, зүрхний цахилгаан бичлэг хийлгэх, мэдрэлийн эмчийн үзлэг зөвлөгөө авах, дотор эртнэ эход харуулах, ясны сэргэжилтийг тодорхойлуулах, биеийн цогц онцлогоо буюу нурууны өндөр, жин, сахар, даралт зэргийг нь үзэж оншилсан юм а.